тайрах тэгээд байгаа тэгээд химийн бодлооны эдс байдал мөн одоо боловсруулах үйлдвэрээс энэ ихний найрхан бүтээгдэхүүн маань олборлох салбарын одоо олборлох салбарын бүтээгдэхүүн байгаа. За сүүлийн хийсэн болохоор гангаар хийсэн бүтээгдэхүүн үнэт металлын дүнлэгээр энэ дотор одоо голчлон одоо нөгөө алттай боловсруулсан хас боловсруулсан алтны бүтээгдэхүүн явж байгаа. За энэ хоёр бол нөгөө боловсруулах үйлдвэрийн хоёр бүтээгдэхүүн. За ингээд энэ 10 бүтээгдэхүүнийг сонгоод шинжилгээгээ одоо хийж авч үзэж байгаа. За дээр эдгээр маань одоо тухайлан одоо ямар салбараас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бэ гэхээр одоо чулуун нүүрс олборлтын, хүрэн нүүрсний, газрын тослын, төмрийн үйлдвэрийн тэгээд тухайн ихний одоо олборлох салбарын 7 салбар байгаа. За мөн одоо төмөрлөг бус эрдэс бодис үйлдвэрлэл, төмөр ган үйлдвэрлэл тэгээд одоо нэг балансаа барих үүднээс бусад үйлдвэрлэгчийн бүгдийг нэг баганд авч оруулж өгсөн байгаа. За ингээд нийт нөөц маань одоо чулуу нүүрсний одоо нүүрсний байр маань гэдэг маань одоо 2.2 их найд саяар байгаа тийм их найд төрөлхтөн авч өгнээр дүрсэн энэ дүртэй энэ дүн багаас байхаар авч явж байгаа гэсэн үг одоо мөрөөр барьсан юм лээ. Нэг нөөцөөр авч. За дараагийн энэ нөөц шилдэг өснөлтийн одоо 311 бүтээгдэхүүнээс сонгосон бүтээгдэхүүн маань юу юм бэ гэдэг. Тэгээд салбар хоорондын тэнцлийн үйлдвэрлэгч салбар хоорондын тэнцлэг нөөц шилдэг өснөлт нийцийн өснөлт ашиглалтын өснөлтөөсөө салбар хоорондын тэнцлэг хөрвүүлэх учраас хоорондын хамаарлыг одоо тайлбарлаж өгье. За саяны миний дурдсан одоо энэ 11 төрлийн бүтээгдэхүүн байна те. Бол одоо ашиглалт малтны салбартай холбоотой гол нөлөөтэй бүтээгдэхүүн маань нэгдүгээрт нь одоо энэ чулуун нүүрс олборлтын салбар руу салбар хоорондын тэнцлийн үйлдвэрлэх салбар нь нүүрс тэгээд дараачих нь одоо энэ газрын тоос металл, бусад ашиглалт малтмал, химийн бүтээгдэхүүн, үндсэн металл, лебдэр, үйлдвэрлэл, машин тоног хөржил, төмөрлөгийн үйлдвэрлэл гэсэн энэ хэдэн салбаруудад бол багтаж орхны энэ 11 төрлийн бүтээгдэхүүн маань сонгож байгаа бидний одоо энэ 11 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа шинжилгээ маань үйлдвэрлэгч салбарынхаа хувьд салбар хоорондын тэнцлийн үйлдвэрлэгч энэ эдгээр салбарууд руу орж ирнэ. За ашиглалтын өснөлт маань ямар өснөлт гэдэг вэ? Ашиглалтын өснөлт маань нөөц ашиглалтын өснөлт гэдэг одоо бид нар энэ supply use temp гэж одоо англиар бид нар хэлж явдаг. Энэ маань болохоор ашиглалтын өснөлт маань бидний одоо мэдлэг одоо салбар хоорондын тэнцлийн өснөлттэй ижилхэн одоо бүтэц загвартай байдгаа харна. Одоо бүтээгдэхүүн биш болохоос ерөнхий загвар нь багны үзүүлэлтийн нөлөөлөл ижилхэн үзүүлэлтүүдээс бүрддэг. За ашиглалтын өснөлтөд болохоор гол одоо зүйл маань завсрын хэрэглээ. Завсрын хэрэглээ гэдэг маань юу вэ гэвэл одоо энэний хүмүүс бас бүгдээр бас мэдээд авчихвал нийт одоо үйлдвэрлэлд зарцуулж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээр бид нар завсрын хэрэглээ гэж нэрлэдэг. Ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зарцуулсан бэ гэдэг завсрын хэрэглээ буюу одоо бидний салбар хоорондын тэнцлийн нэгдүгээр квадрант. Энэ бол нэгдүгээр квадрантад байгаа үзүүлэлтүүдийг бол завсрын хэрэглээ гэж нэрлэж байгаа. За эцсийн хэрэглээ маань салбар хоорондын тэнцлийн 2-р квадрант тийм. Энд 2-р квадрант маань одоо өрхийн хэрэглээ буюу хувийн хэрэглээ, засгийн газрын хэрэглээ, өрхөд өөрчлөлтөд ашигын бүс байгуулалтын хэрэглээ энэ биш гэж нэрлэдэг. За мөн үндсэн хөрөнгийн хоригдлол, за үндсэн хөрөнгийн хоригдлол маань дотроо үндсэн хөрөнгийн нийт хоригдлол маань дотроо хөрөнгийн нийт хоригдлол маань үндсэн хөрөнгийн хоригдлол, эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт, за үнэт зүйлсийн хоригдлол гэдэг нэг дотроо бас 3 салдаг байгаа. За тэгээд мөн экспорт маань өөрөө бараа болон үйлчлэгээнээс ингээд энэ бүрдэж байгаа ингээд 2-р квадрант хэсэг маань энэ дээр ороод ирж байгаа. За мөн ашиглалтын өснөлтийн доотлын нэг том квадрант юу байдаг вэ? Нэмэлт өртгийн квадрант. Нэмэлт өртөг маань нөгөө ашиглагчдын цалин, үндсэн хөрөнгийн хэрэглээ буюу одоо аж ахуйн нэгжлэр авах юм бол
ашиг, за мөн үйлдвэрлэлийн бусад татвар. Түрүүн бид нар багнаар нөөцийн өсөлтөн дээр орж байгаа бүтээгдэхүүний татвар татаас маань зөвхөн бүтээгдэхүүнд ногдох татвар татаас байна. Энэ юуны доор нэмэлт өртгийн бүрэлдэхүүн хэсэгт орж ирж байгаа татвар маань болохоор үйлдвэрлэлийн бусад татвар. Үйлдвэрлэлээ бүтээгдэхүүнд ногдох шүү. Бүтээгдэхүүнд ногдох татвар ямар татвар гэдэг вэ? Нөгөө нэмэгдсэн өртгийн татвар те онцгой татвар гэдэг яг ингээд тухайсан бараан ногдох татвар байх юм бол бусад одоо газрын төлбөр юу гэдэг юм бусад үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг үйлдвэрлэлийн бусад татварууд нь тэр одоо нэмэлт өртгийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж орж ирж байгаа. За бүснэлт 2-оор би дараагийн бүснэлтээр болохоор ашиглалтын бүснэлтэнд сонгосон 10 бүтээгдэхүүнийг мөрөөр холбогдох одоо олох 21 салбарыг багнаар харуулсан байгаа ашиглалтын салбар бүснэлтийнхаа. Тэгээд энэ болохоор энэ матриц маань үндсэн бэлтгэлийн өөрчлөлтийн бүснэлтийн 3.223 гэсэн зэрэг 6 гарч ирсэн бүснэлт байгаа. За мөн дараа нь болохоор сонгосон одоо 21 салбарынхаа хамаарлыг одоо хураамжгүй байдлаар харуулж тайлбарласан бүснэлтийг танилцуулнаа. За одоо манай энэ эхний одоо 1-р квадратын нөгөө 10 бүтээгдэхүүн маань яг энэ түрүүчийн нөөцийн өсөлтийн 10 бүтээгдэхүүн маань явж байна. За энэ завсрын хэрэглээ одоо ямар салбарын ямар энэ одоо бүтээгдэхүүнийг эрдэс баялын энэ бүтээгдэхүүнүүдийг ямар салбар хэрэглэсэн байна вэ гэдгийг ингээд хадгалж ирсэн байгаа. Чулуун нүүрс өөрөө чулуун нүүрсээ хэрэглэсэн ч юм уу. Гангаар хийсэн чулуун нүүрсний салбарын одоо гангаар хийсэн бүтээгдэхүүнийг 16.8 тэрбумыг хийсэн ч гэх юм уу. Ингээд тухайн салбарын огтлцол тийм тухайн салбар мөрийн огтлцол энэ салбар энэ бүтээгдэхүүнийг төдий хэмжээгээр хэрэглэсэн байна гэсэн агуулгатаараа энэ юм маань явж байгаа. Олох одоо хэрэглэгчдийнхээ бүтцээр ямар голлох хэрэглэгчид энэ салбарын ашиг материалын бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байна вэ? Жишээлбэл одоо энэ хамгийн их хэрэглээ маань коксцсон нүүрс маань өөрөө голлох түүхийд болж орж ирж байгаа гэдэг энэ зүйлээр явж байна. За дараагийн степ маань бас 1-р квадратын маань хөгжлөд яваад за энэ дээр нийт одоо эцсийн хэрэглээ буюу бидний түрүүн дотор задлсан бүтээгдэхүүнээ аваад энэ маань өөрөө бидний түрүүчийн одоо чулуун нүүрсэхэд авсан дүн маань 2.2 их найд маань түрүүний бидний сонгосон нөөцийн бүснэлтийн дүнтэйгээ яг одоо балансалсан энэ 10 бүтээгдэхүүнийхээ энэ балансалсан дүнгээр бид нар судалгаа хийж одоо шинжилгээний ажлыг хийж танилцуулж байна. За энэ яг ингээд мөрөөрөө энэ туршилсан байж байгаа. Тэгээд энэ дээр тухайлсан энэ 10 бүтээгдэхүүний нийт нөөц, нийт ашиглалт хоёр маань илүү болж гарч ирж байгаа гэсэн санаагаар болж байгаа. Яг одоо ингээд тухайлсан 10 бүтээгдэхүүнээ сонгоод судалгаа хийхнэ гэж байна. За дараагийн бүснэлтээр одоо энэ хураангуй товчлол маань өөрөө юу илэрхийлж байна гэвэл дөрөв бид нар болохоор одоо бүтээгдэхүүнээ яаж хөрвүүлэхээ авсан. Одоо салбараа энэ нөөцлөлийн бүснэлтийн одоо 21 сая салбар байсан шүү дээ. 21 салбар маань хэрхэн яаж уйлдах вэ? Салбар хоорондын тэнцлэлийнхаа бүснэлтүүргээ одоо чулуун нүүрс, хүрэн нүүрс хоёрт олборлолтоо бид нар нэгтгэхэд нүүрс олборлолтой газрын тос одоо төмрийн хөлтөр өнгөт төмөрлийн хөдрийг болохоор шууд одоо металл олборлолт чулуун үйлс ашигт мартамжийг бусад ашигт мартмал гэдэг ингээд уулуурхаар туслах үйл ажиллагаа гэдэг түрүү нэлээдгүй энэ ашиглалтын өсөлтөндөө энэ юунууд маань нэлээд задарч орж ирсэн байсан тийм энэ задарч орж ирсэн салбаруудыг 18 салбарын хэсгийг бол нэгтгэж авч байгаа гэсэн санаагаар ардаа төлөвлөлөд явж байна. За эндээс бас ингээд одоо нүүрсийн гол хэрэглэх салбар маань цахилгаан эрчимгүйц барилга угсралт гэдэг ингээд орж ирж байгаа учраас барилга угсралт цахилгаан эрчимгүйцээр ингээд үндсэн металл гэдэг түрүүн нэг хэлсэн салбарууд дээр эд хэдэн салбар маань нэмэгдээд орж ирнэ. Энэ ашиглалтын бүсний талаас түрүүчийнх нь бол нөөцийн өвчлөлт талаасаа нэгтгэж харуулсан бол энэ маань одоо ашиглалтын бүсний талаас салбаруудаа авч үзээд яаж салбар хоорондын тэнцэл рүү одоо хөрвүүлэх вэ? Ижил салбар хоорондын тэнцэл маань өөрөө түшигтэй байх учраас ижил болгохын тулд нөөцийн бүснэлтээс
ашиглалтын хүсний хоёроо матрицуудыг одоо бүрдүүлж авч байгаа гэсгээ ингээд тайлбарлаж явж байна. За дараагийн слайдн дээр болохоор салбар хоорондын 2012 оны үр дүнд хийсэн туршилт шинжилгээний дүнг нөөцшилтийн хүчний салбар хоорондын тэнцлээс болохоор симметрик одоо тэгшинтэй тэгшинтэй салбар хоорондын тэнцлийг бид нар одоо загварын дагуу хөрвүүлж байгаа. Нийт үйлдвэрлэлтийн дагуу энэ хөрвүүлдэг юмтай энийхээ дагуу хөрвүүлж байна. За дараа нь мөн одоо би түрүүчлэн хэлсэнчлэн нөөцшилтийн хүснэлтийг 10 он, 11 он, 12 он дээр ингээд тус нь одоо ижил түвшний нэг ойлголттой нэг стандартаар байгуулсан хэмжээгээс 55-55 гэсэн хувилбартай хэмжээстэй матрицыг 12 оны нөөцшилтийн хүснэлтэн дээр байгуулад энэ 12 оны матрицаа түвш 55-та хэмжээтэй матрицаас 12 салбарын түвшинд анализ дүн шинжилгээг хийгээд байна тийм. Одоо энэ 12 салбарт хийснийг танилцуулнаа. За тэгээд одоо энэ дараагийн одоо хураангуй одоо синопсис 1 2 гэсэн энэ үйл дээр яаж хийсэн юугаа бүгдийг ингээд хураангуй тайлбаруудыг бас харуулнаа. За мөн за 12 салбарын одоо эрдэс баялагын энэ дээр одоо дараагийн нэг параграфаар юу хэлгээд байгааг гэвэл энэ юу маань одоо яг аль салбарын ямар бүтээгдэхүүнийг одоо эрдэс баялагын аль салбарт ямар бүтээгдэхүүнийг хэрэглэсэн юм бэ, аль салбараас үйлдвэрлэсэн юм бэ гэдэг талаар л одоо тайлбарлана. Тэгээд энэ маань одоо нэгсэндээ тухайн одоо ашиглалтын салбарын одоо юу гэх нүүрсний салбарын нүүрс өөртөө хэрэглэсэн нүүрс бол одоо үндсэн түвшний төлөвлөлт болж явж байгаа шүү гэдгийг хэлэх санаатайгаар тайлбарласан байгаа. За ингээд оцгацын загвар буюу одоо салбар хоорондын тэнцлийн загварын дагуу бид нөгөө салбар хоорондын тэнцлээсээ 10 бүтээгдэхүүнээс сонгоод ашиглалтынхаа 10 бүтээгдэхүүнийг яг ижил бүтээгдэхүүнээс сонгоод холбогдох одоо үйлдвэрлэх салбар, холбогдох чиглэлэх салбаруудыг гаргаж ирсний дүн дээр 12 салбарыг нэгтгээд авсан байгаа. Одоо хөрөг боломжтой байдлаар наваад за энэ дээр уруу матрицаар тооцож гаргаж ирсэн байгаа. За Лёнд түрүү бас манай зөвлөх маань профессор Штейхлин маань байна одоо ярьж ирсэн те уруу матриц маань өөрөө уруу коэффициент маань те уруу матрицаас гаргаж ирж байгаа тооцож гаргаж ирсэн коэффициент маань юу илэрхийлдэг вэ? Энэ Лёндын уруу матриц гэдэг маань. Тэгэхээр энэ маань болохоор бараа үйлчлэгээний эцсийн эрэлтийг одоо нэг нэгжээр хамтын тулд бусад салбарын бараа бүтээгдэхүүн хэдийн хэмжээг нийлүүлэх шаардлагатай байг хийж байгаа гэдэг бас байг бас энэ удаад талтаад хэлье гэж бодож байна. За дараа нь Монгол улсын одоо эдийн засгийн одоо бүх секторын салбар хоорондын одоо холбоогоор эцсийн эрэлтийг шууд болон шууд бусаар одоо шууд болон шууд бусыг нийлэх маань өөрөө нийт эрэлт болно тийм. Энийг хамтын тулд шаардлагатай салбаруудын үйлдвэрлэлийг тодорхойлох зорилготойгоор энэ бас шууд болон шууд бус нийт гэсэн энэ гурван хэлбэрээр анализ дүн шинжилгээгээ хийж танилцуулнаа. За завсрын хэрэглээний тэгээд уруу коэффициент нь болохоор орцын коэффициентээр хэлж байгаа гэж бас түрүүний хэлсэн. Энэ коэффициентийг харьцуултыг хийсэн байдлаар тайлбарлаж байна. За сонгосон 12 барааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг салбар уруу коэффициентийн хүснэлт буруу хариулъя гэдэг. За энд одоо бидний одоо 12 оны салбар хоорондын тэнцлээс энэ зүгээр туршилт тооцооны маань ихний үрдүү явж байгаа. За эндээс болохоор шууд нөлөө нь ямар байсан юм бэ? Энийг харуулж байгаа. За эндээс тухайн одоо энэ нүүрсний салбарын үндсэн одоо нүүрс олборлт маань өөрөөсөө хэдийн хэмжээний юг хэрэглэх вэ те? Бусад салбараас хэдийн хэмжээний хэрэглэх вэ гэдгийг харуулж байгаа. Нийт одоо эхний энэ юунаас аваад тухайлсан энэ юг аваад үзэх юм бол жишээлхэд одоо би энэ өнгөөр тодор ингээ ялгаад харуулсан байгаа. Үндсэн металл үйлдвэрлэлийн салбарын одоо нийт орцсон тийм металл олборлолтоос бол 0 одоо хэдий 0 0 цэг 0 198
бусад ашигт малтамлаас 0 дахиад 0.1 орчим 0.123 0.123 гэх энэ хэмжээний одоо нэг эцсийн эрэлтийг одоо нэгжээр нэмэгдүүлэхэд өдний хэмжээний одоо нэгж үйлдвэрлэлд нэмэгдэнэ гэдэг нийт хэрэгцээгээ те гаргаж ирж тайлбарлаж байгаа. За мөн энэ ижилхнээр энэ бол бусад одоо салбарууд дээр бас тайлбарлагдаж болно. Жишээлбэл одоо энэ COX бол нүүрс бол нэлээд өндөр хувийн жинтэй 0.2 0.3%-аар нэг нэгжээр эцсийн эрэлтийг нэг нэгжээр нэмэгдүүлэх юм бол энэ хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг харуулж өгч байгаа. За дараа нь бас энэ одоо цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээр бас нүүрс маань дамбааж орж ирдэг учраас энэ яаж байгаа. За ер нь бол энэ дегнал юу маань болохоор дегнал юу маань өөрөөсөө хэрэглэх хэмжээ тий өөрөөсөө хэрэглэх хэмжээг бас хийж дегнал матрис маань гэж өөрөөсөө болон бусад салбараас хэдийн хэмжээний нэг жигсэн эрэлтийг нэмэгдүүлэх хэдийн хэмжээний юм шаардлагатай бай. Энэ хүний одоо нэг юу одоо нэг нэгжийн өсөлтөд хангахын тулд бусад салбаруудаас хэдийн хэмжээний хэдийн одоо төрний юм шаардлагатай бай гэдгийг хийж харуулж байгаа. За энэ мөрөөр болохоор энэ харуулж байгаа одоо шууд нөлөө маань өөрөө хэдийн нөлөө энэ нөлөө маань өөрөө сонгосон энэ 12 барааны хувьд аваад үзэх юм бол нийт олборлолтын салбарын шууд нөлөө нийтээрээ одоо 3.3 орчим 1.3 байсан бол сонгосон барааны хувьд бол 1.0 1.7 орчим хувь тийм 1.1 хэвцээгээд бол сонгосон 12 барааны хувьд бол орж ирнэ. За эдгээр 12 салбарын нийт одоо түрүүний миний тайлбарлсан юм маань нэг шалгуулаар бас ихэд байж байгаа те эдгээр 12 салбарын нийт үйлдвэрлэлийн нөлөөг харуулсан за төслөлтийн маань зүүн тал нь болохоор эрэлтийг те нэг шиг өөрчлөлт өөрөөсөө буюу бусад салбараас шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илэрхийлэх саяны тайлбарлсан юмудаа бас нэг слайд дээр тавиад харуулсан байгаа. Тухайлбал одоо үндсэн металл үйлдвэрлэлийн салбарын эцсийн эрэлтийг нэг нэгж төгрөгөөр нэмэгдэхэд металлын өдөр олборлолт болон бусад ашиг багцлалын салбараас 1 point одоо 1 цэг 0.198 0 цэг 0.123-ыг одоо бусад ашиглалтын багцлалын салбараас нийлүүлэх шаардлагатай байна гэдгийг хэмжээ энэ хүслэлтэн дээр одоо яг энд харуулсан одоо энэ нэмээр ялгцсан энийг яасан гэж тайлбарлаж төсөлт бүрд болохоор өсөлтсөн уран материалын төсөлтөөс бусад салбарын ижил байдлаар бид нөгөө тайлбарлаад хэлсэн учраас яг нэг одоо дегнал материал маань өөрөөсөө шаардлагатай хэмжээнд хийж байгаа нэмэлт нэгжийн хэмжээ харуулна гэдэг. За дараачих нь болохоор за юу татцсан байна доо тий. За ер нь ингээд болохоор бид нар эхний энэ бүсэд бураараа болохоор шууд нөлөө тий шууд нөлөө нь ямар баг юм бэ? Шууд нөлөө гэдэг маань одоо нийт одоо хамгийн доод тухайн салбаруудын одоо нийт ер нь бол нөгөө салбар хоорондын тэнцэл маань мөрөөрөө болохоор үйлдвэрлэлтэй тий багнаараа болохоор одоо хэрэглээ ашиглах талаа олц талаа харуулж тий өгдөгөө гэсэн. За дараагийн слайдн дээр болохоор дараагийн нь болохоор нийт огцын гэж огцын биш нийт одоо уран материалын төвшөнтэй нийт юу тооцож гаргаж ирснийг хэлцүүлж байгаа. Эхнийх нь юу
эхнийх нь юунасаа яасан дандаа нөгөө нийт нөлөөтэй нийт юунасаа дараачих нь болохоор шууд нөлөө юугаа сольж ярьсан юм шүү. Тэгээд нөгөө юугаа гаргаж. Эхнийх нь болохоор нийт нөлөө явж байна. Нийт үйлдвэрлэлийн нөлөө нийт нүгээр уран маркетсаа болцсон гэсэн юм. Дараа юугаа харахад хоногтой хатаад дараачих нь болохоор дараагийн өснөлт нь болохоор ерөөсөө яг нөгөө тухайн сатрынхаа яг энэ шууд нөлөө маань энэ дээр дараагийн өснөлт дээрээ эдээс энэ юугаар тавьчихсан юм. Энэ нөгөө ихний мөрөө тавьчихчихэд тэгээд би юугаа зэвийгээ хараад тайлбарлаад байсан. Энэ өснөлтөйгээ энийг садид авчихсан. Энэ нь шууд энэ шууд тэгээд би сая энийг харж уншаад байсан. Энэ шууд нөлөө түрүүчийнх нь энэ нь болохоор нийт энэ шууд энийг харж байгаатай би шууд хэлээ. Энэ нь болохоор нийт нөлөө дараагийн өснөлт нь болохоор шууд удаа юу хайх түрүүчийн нийт нөлөө маань ер нь нөгөө түрүү профессор Штекин хэлсэн байгаа шүү дээ. Нийт нөлөө маань яаж гарч ирж байгаа вэ гэвэл яг уран матрицаар хоцод гараад ирж байгаа маань нийт нөлөө шууд ирэх. Нийт хоцод ирэх. Нийт нөлөө өөрийнхөө хатуу хоорондын тэнцлийн онцоор авч байгаа зүйл маань онцоор одоо нийт нийтлээ зүйлээс аваад болж байгаа зүйл маань шууд нөлөө. Нийт гарсан одоо энэ саяны гаргаж авсан нийт нөлөөнийхөө одоо энэ матрицаараа энэ авсан матрицаас шууд зардлынхаа коэффициентээр шууд зардлын бидний нэрлэж заншнаар бол энэ маань бид нар одоо манайхны юу гэж нэрлэдэг вэ? Нөгөө бүрэн зардлын коэффициент тийм бүрэн зардлын коэффициент. Бүрэн зардлын коэффициент уран матриц. Уран матриц. Нь болохоор одоо энэ эндээс миний слайдн дээр болохоор нийт тэгээд шууд үсгээ явж байгаа. Тэгэхээр энэ эхний энэ хэсэг маань болохоор бидний одоо манай монголчууд бүгдээрээ юу гэж яддаг вэ? Одоо нийт гэж яхасаа илүү нөгөө бүрэн зардлын дараачих маань болохоор энэ шууд зардлын муу яхаа байхгүй хоосон сатруудынхаа оцороо явж байгаа хэсэг. Нөгөөх нь болохоор нийт нөлөөгөө харуулж байгаа. Тэгээд энэ би юу гэж хэлэхэд байна вэ? Шууд бүрэн зардлынхаа матрицаасаа тэгэхээр шууд бус нөлөө. Дараагийн слайдн дээр харагдсан маань 12 оны шууд бус зардлаа шууд за энэ муу яхаа байхгүй тийм хойсон одоо яг ихэнх тайлбарууд хийсэн. Яг энэ хараад ирсэн процентыг нэг хэсэг нэмэгдүүлэх нэг хэдийн хэмжээний яг шууд босон. Шууд ичний хэмжээний хангах байсан. Нөгөө шууд бусан болохоор шууд бусаад ичний хэмжээний хангах байсан. Яг энэ дараалал дээр тайлбарлагдаа. Одоо нэг хэмжээ нэмэгдүүлэх нөгөөд нь шууд бусаар одоо нийт энэ зүйлээ нийт хэмжээний магадгүй би нөгөө яг энэ чиглэлээр хичээл зааж байгааг учраас бас их туршлагагүй байгаад авах шиг байна. Нөгөө
юунуудаа юу яг хоо юунуудаа гаргаж юу яхаараа илүү магадгүй нөгөө ойлгоод байгаа. Магадгүй та нар уучлаарай. Би яг энэ профессор Штеглийн шиг яг ийм нэг ингээ nice хэлбэрээр тайлбарлаж чадахгүй байгаа баг шүү. Яг л би энэ салбар хоорондын тэнцлэр урд нь яг энэ маркетингээр яг тайлбар өгч байгаагүй шүү. Уучлаарай. Би ойлгоод. За ингээд нийт одоо нийт энэ чинь болохоор шууд нь явж байгаа шүү дээ. Шууд зардлын коэффициентийн маань нийт нөлөө нь энэ нь одоо сонгогдсон одоо 10 барааны хувьд 10 бараагаас үүдээд авсан 12 салбарын төвшинчид шууд нөлөө нь энэ дүгээрээ харагдаж байгаа. Тэгээ бид нар энэс одоо бодно одоо эдийн засгийн хувьд бид нар юу гэж тайлбарлаж болох гэвэл өөрөө одоо энэ салбар 12 гэдэг маань одоо шийдтэй яг ижил салбар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ашигт малтмын одоо холбоотой энэ 12 салбарын төвшин хэрэгцээ нь тийм юугаа одоо юу гэж яг өөрөөсөө хэдийн хэмжээний нэгжээр одоо үйлдвэрлэж басан салбарын юу нэг нэгжээр нэмэгдэл эцэг нэг нэгжээр нэмэгдэл өөрөөсөө болон бусад салбараас шууд болон шууд бус нийт хэдийн хэмжээний юм шаардлагатай вэ гэж одоо гаргаж иж тайлбарлав. Тэгэхээр одоо эндээс харахад одоо хамгийн их өндөр коэффициенттэй хамгийн их өндөр боломжтой юу вэ гэвэл энэ одоо металл үндсэн металл үйлдвэрлэлийн салбар маань одоо хайцангуй арай өндөр коэффициенттэй бусд нь бол ерөнхийдөө их бага хэмжээгээр нэгсэндээ өөрөө боловсрол үйлдвэрлэл маань сайн хөгжөөгүй нь харагдаад байгаа. Яг одоо юутай холбоотой уул уурхайтай холбоотой боловсрол үйлдвэрлэлийн салбар баггүй ихэвчлэн одоо энэ засрын хэрэглээ талаасаа биш магадгүй нөгөө экспортоо оруулаад ирэх юм бол уул уурхай бүтээгдэхүүн маань засрын хэрэглээ талдаа биш экспортондоо илүү гараад явдаг. Хоёрдугаар конференц дээр илүү нөлөөтэй байх шиг юм тийм тиймэрхүү төвлөрөл харах болсон. Эдгээр бол баг нөлөөтэй процент нь доогуур харагдаад байгаа учраас тийм тиймэрхүү байдлаас ойлгох байгаа. За last table is the indirect. Yeah, it's here. Yeah, this one. This is indirect. Yeah, indirect. Нэг юм асууж байна. Шууд ус нөлөөллийн матрицыг зөвхөн нөгөө үлдэгдэл байдлаар тооцох юм уу эсвэл тусдаа үлдэгдэл байдлаар шахаж гарна гэсэн үг. Эхлээд шууд орж байгаа. Эхлээд нөгөө нийтээ олоод нийтээ олонгуудаа бид нар олцоосоо шуудаа тооцно. Тэгээд шууд шахаж чинь гэсэн. Тэгээд нөгөө тгөөс хасаж гаргаж ирнэ. Матриц хэлбэрээр бол бид нар шууд усаа тодорхойлж чадахгүй тийм. Бид нар гарна шүү дээ. Одоо нийт матриц шүү дээ. Яг тэр өрөө матриц хэлбэрээр гараад ирсэн байгаа шүү дээ. Бүрэн зардлын процент маань гараад ирсэн. Шууд зардлыг маань мөн энэ дээр энэ гараад ирсэн дээ. Одоо энэ бидний энд яг матриц маань өөрөө яаж болох вэ гэвэл матрицийн 1%-ээс нөгөө процентаар хасаад гараад ирнэ. Яг ижилхэн одоо нөгөө гэршивтэй учраас ягаа болохгүй. Гэршивтэй учраас бид нэр ягаа болохгүй шууд бус нөлөөд ямар байгаа юм бэ гэдгээр нөгөө бүтэн яг 12 хэмжээтэй матриц маань ижил байгаа 50-50 ч юм уу дурын матрицаас нэг матрицаас матрицаа хасаад байгаа юм. Эхлээд уруугаа юм уу эхлээд шууд аль нэг нь аль нь ч гэж болно. Өөрөө юугаа харин шууд усаа гаргаж ирэхдээ бол нийтээсээ бүрэн зардлаасаа шууд зардлын хэвтэ тагсаж гаргаж ирнэ. Шууд үсгийг тодорхойлсоо тэр зарчмаар явна. Энэ нь уруугасаа даанаас хэлсэх юм тийм үү? Матриц маань уруугаас биш шүү дээ. Матриц маань шууд зардлын хэвтэ байгаа юм тийм. Энэ чинь болохоор нийт олцоор нийт одоо доос нөгөө салбар хоорондын тэнцлийн нийт үйлдвэрлэл одоо энэ дээр мөрөөр гарч байгаа салбар хоорондын тэнцлийн нийт үйлдвэрлэл энэ дээр гарнаар гарч байгаа бидний 17 снайк төгрөгийн нэг үйлдвэрлэл байгаа тийм үү? Доор энэ чинь нийт хэрэглээ мөрөөр юуны дүн явж байгаа тийм үү салбаруудын нэг. Энэ хоёр энэ нийт үйлдвэрлэлээс одоо нэггээд энийг нийт үйлдвэрлэл нийтээр аваад ирэх бол ямар хэмжээний салбаруудын октоны хэрэглээ дагаад ирэх
байгаа. Энэ бол зүгээр шууд хацуудаад авч байгаа. Нийт үндэ хацуудаад тухайн салбарын нийт шууд олсон гэж хэлдэг шаардлага байна. Тэгээд тэндээсээ шууд гаргаад ирсэн. Гэхдээ энэ дээр бол заавал шуудаа ихж тооцсон нийтээ ихж тооцсон гэсэн бол дараалал байхгүй тийм. Өөрийнхөө хэрэглээгээрээ авч тооцсон. Харин шууд бусад яг шууд нийтээсээ нийт бүрэн зардлаасаа шууд хасж ирсэн. За дараагийн бүснэс бол мөн ялгаа байхгүй тийм. Миний хэлж байгаа зүйлээ юу вэ гэвэл бидний тооцоод гараад ирсэн шууд бус зардлын процент байгаа. 12 үсэн салбар дээр ирсэн. Салбар хоорондын тэнцлийг 12 үсэн салбар дээр. Олон нөгөө салбар хоорондын тэнцэл маань өөрөө жишгэнтэй байх ёстой. Салбар мөрөөр хэрэгжилж байгаа салбар одоо нийлүүлж байгаа салбар мөрөөр энэ юун салбарын одоо бидний нийлүүлэх тал буюу худалдаж байгаа тийм худалдаж салбар. Багнаар болохоор ашиглах талын одоо овцоолгож авч байгаа худалдан авагч талын буюу одоо деманд эрэлтийн салбар байгаа гэдэг бүгдээрээ яг худалдаж авч байгаа буюу эрэлтийн салбар мөрөөр болохоор нийлүүлэлтийн салбар хэдийн хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлээд байна вэ гэдгийг харуулж байгаа тийм мөрийн зөв. Тэгэхээр бид нөгөө авцгацын загварууд маань юу гэж тайлбарлах вэ? Мөрөөр бид нэр шинжилгээ хийх юм бол дандаа үйлдвэрлэх талаа нийлүүлэлтээ салбар худалдаж байгаа салбар нь юу юм бэ те? Тэрийг дандаа одоо аутпут талын буюу одоо гарцын талын гарцын хэрвээ бид нар багнаар шинжилгээ одоо энэ хойсын энэ салбараар нь одоо багнаар ингэж авах юм бол дандаа овц талаасаа хийж байгаа шинжилгээ гэж үзэж байна. Тэгэхээр нөгөө салбар хоорондын тэнцэл маань өөрөө овц гарцын загвар гэдэг маань яг энэ дээрээс болж байгаа. За энэ дээр яг энд нэг хэрвээ бас юу яах вэ? Бид нар одоо энэ тухайсаа одоо шууд бус нөлөөгөө даваад үзсэнгүүт дандаа энэ одоо нэг буюу одоо энэ sensitive гэж байгаа. Энэ нэгжээсээ шууд бус одоо нийт нөлөөгөө хасаад аваад үзэх юм бол энийг бас салбаруудаа хооронд нь хэдийн хэмжээний нөлөө үзүүлсэн юм гэдэг эренбэж харах боломжтой. Эренблээ одоо энэ дотор хамгийн их нөлөөтэй салбар нь болохоор өнгөрлөг бос эрдэс бодисоор хийсэн тийм энэ салбарын нийт шууд бус нөлөө одоо хамгийн өндөр байх шигтэй. Энийг одоо шинжилгээ хийхдээ бид нар яг үгээр ихэвчлэн нөгөө эренбэж процентуудаа тийм нийт нөлөөний коэффициент нийт одоо бүрэн бус зардлын коэффициент шууд зардлын коэффициент одоо шууд бус зардлын коэффициентуудаас эренбэлж авсан эренблээд аль салбар нь илүү нөлөөтэй байна вэ гэдгийг бас харах боломжтой. яваад дуусчихгүй юу. За ерөнхийдөө ингээд хамаатай явчихлаа. Гэхдээ зүгээр би өмнө нь одоо 5 оны материалс дээр би зүгээр өөрөө бол би тааж энэ анализыг бол хийж байгаагүй. 5 оны манайх ч одоо яг одоо сүүлийн үндэсний тооцооны систем шийдвэржээд олон улсын аргачлалын дагуу 2 дахь удаагийнхаа материалыг томлоод байгаа. Одоо 10 он гээд тэгээд 11 12 гэх юм бол сүүлийн энэ 2 жил гардаг. Өмнө нь бол 5 оны нөөцлөлтийн бүсэлтэн дээр бол энэ зүйлийн анализыг бол би дааж хийгээгүй. Зөвхөн нөөцлөлтийн бүсэлттэй гаргаж ирсэн. Тэгээд материалуудаа салбар хоорондын тэнцэлээ гаргаж ирсэн. Анализ дүн шинжилгээг нь болохоор бас салсан баг гараад бас хийжээсэн. Энэ удаагийн салбар хоорондын 10 оны салбар хоорондын тэнцэлээр болохоор манай статистикийн газар болохоор өөрсдөө олцоод үндсэндээ одоо тэртэй хамтарч одоо ажилласан хэд хэдэн багт авч ажилласан хүмүүс байгаа. Тэднэртэйгээ хамтраад гэсээ илүүтэйгээр бол илүү их давмгаалсан өөрсдөө их тооцоогоо хийж анализ шинжилгээг бас хийж гаргасан юм байна. Тэгээд яг тэрэн дээрээ үндэслэн
шинжилгээнүүдийг бас цаашдаа хийж болох юм байна гэдэг одоо итгэл төрөөд одоо яриад байна. Мөн тэгээд бидний энэ нөгөө сая бас энэ анализ дүн шинжилгээ хийх бид нэр өнгөрсөн онд профессор Штеклинтэй хамтраад Штеклин бидэнд бас сайсан бүр яг энэ анализ дүн шинжилгээг одоо жижигхэн одоо 5-4 гэсэн тийм жижиг матрицын төвшин бүр ингээд нэг бүрчлэн энэ юм чинь энэ нэмийг ингэж илэрхийлээд байгаа ингэж тооцдгийг гэдэг тэр бас их хичээл зааж бидэнд семинар өгсөн байна. Тэр бас их анализ дүн шинжилгээ хийхэд энэ одоо бидний гараад байгаа энэ номыг бүтээлийн маань гаргахад бас тусдаг юм байна. Өөрсдөө тэгээд бас энэ дээр үндэслээд бид нар бас тодорхой хэмжээний хамтарч ажилласан хүмүүстэйгээ хамтраад бас симуляц анализ одоо энэ салбарыг фасны салбарыг одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар хэдэн хувиар өсөхгүй тийм үр-дүнүүдээр гарах юм бэ? Тийм шууд өнөөдөр ийм юустаа эсвэл одоо тэр юу байдлаар гэсэн ерөн төлбөрийн байдлаар шураас цэцэнгаас гэдэг хамааруулж үзэж одоо анхудаа өөрсдөө бидний статистикийг ороод эдгээр IT юу гэсэн гарч ажилласан ч гэсэн бидний хувьд бол энэ мэдээлгүй том анхны удааны шинжилгээний сон яг yeah, sure. This always often because you know that I'm not really good explainer. Well, okay, but I will only try that there will be not some misunderstanding. Yes, I was to repeat something. So I think I will build or I will show you the link between this paper and what I have presented to you about the role of the inverse matrix. What Ms. Adenesan has done is she has now not used the whole inverse matrix for the 55 by 55. She has only selected what she has explained, the using sectors and some commodities which she has allocated to the industry supplying the 10 selected goods. The problem is that we should start again with tables 3, 4 and 5 because that is the main issue if we want to know something for the future. Okay, I think she has started with the table 3 and explained to us these are the inverse coefficients. You know, the inverse coefficients show us the direct and indirect connection inside the economy. And what she has also done, she has selected some of the individual She has also selected some of the individual cells to explain it to you easier. For example, she has said if the demand, I think that was the production of metal products, something like that. Column 24 was the manufacture of basic metals. This is column 24. If the demand in Mongolia would increase for the manufacture of basic metals, we want to know what will be the overall, the total, the direct and indirect effect, not on the whole economy, but on our selected branches. We can also here derive, this is the first row, this is 1.4 and so on, that is the total effect in the whole economy. But in this short analysis, we are not interested in the total effect in the whole economy, but only in this effect in the last row. And if we have an increase for the metal products, these selected commodity groups have to present about here 1.2 directly and indirectly. And so, for example, if you have here an increase by 1
you see that sector number 7, I think that is a mineral ore, has to contribute directly and indirectly 0.0198. And the next one, that is sector number 8, the other mining and quarrying, has to contribute this amount which is below, that is 0.123. So that is an information which is otherwise not available for Mongolia. But I think the question before was, what is direct, what is indirect? I think she has answered well. We start, if we make an analysis, with the total effect, using the inverse. When we have used the inverse and we derive the total effect, we can go and we can decide what happens in our economy, not taking into account the indirect relations, only looking for the direct effects. And here you see again in table 4, you see the direct production effects, also induced by the same demand. You see again for the whole economy and for our selected 20, or I think for our selected 12 industry. As we see the difference, that is for the whole economy 0.2, and for our selected we have only 0.14. Here we have again our two cells, our two direct input coefficients. These are the direct input coefficients which are derived directly from the traditional basic input-output table, are used according for row 7. Row 7 again mining metal ores, and you see in row 8 again our other mining and quarrying. And you see these two figures are a lot below the total indirect figures which we have seen. Which we have seen here. These are larger because here are also included the indirect effects. I have tried to explain to you, if we change the final demand, if we change the primary inputs, we have not only direct effects, which we can see in our input-output table, we have also, according to the inter-industry linkages in the Mongolian economy, indirect effects on all steps of the production process. And that we have also shown here. Because if you have here the total, you go back to our direct here, then you must know how big, how much is the indirect effect. And what she has explained correctly is, we take the inverse coefficient, we subtract these direct coefficients as an example, and what we arrive at, we arrive here as a difference, and these are our indirect effects in the Mongolian economy. These indirect effects are induced by the interlinkages, because all the sectors which are shown here are also linked with each other. If you take into account not only the 12 sectors, but you take into account all the sectors of the economy, then you would automatically increase this number, which is here shown as different, 0.05, to this figure, 1.13. Why is a 1? You see here the specific growth. And that is what I have tried to explain to you in the input-output modeling. The Leontief model starts with an incentive, with an impulse of 1 unit. And this is also shown here in this paper of Karim-Hassan, that here you have an increase in each of the 12 sectors by 1 unit. So all the effects that are shown here, that is the most important issue, are the effects induced according to your interlinkages in Mongolia. And she has also mentioned that there is not so much inside only the raw material issue or the mineral resource, because more is used by the user of the mineral resources. And the main idea is what she has mentioned at the end of her presentation. At the moment we have learned that the GIZ has a new mineral research, how we call it exactly? Yeah, so mineral integrated resource activities. And for that reason, we believe that this approach, which is only a pilot study, it is a first attempt to show
we are not working only with our 55 or 32 or 2020 matrix. We have the chance, if we go back to the supply table and the use table, which he has mentioned. Supply table show us the supply of the individual goods, use table show us the individual use of the goods. Both are brought together, converted to the symmetric input-output table. That these issues can all three be combined, and if there will be something in the future be done in your country with regard to metal ore, to coal mining, to all these mineral resources, then we believe and we hope also that GIZ must take a little bit into account that it is possible to make this experimental analysis, because it shows for many politicians that not only, okay, we have exported coal, super. We have also exported some metal ore, also super. But why we are not, what she has mentioned, are not producing something already at home with the metal ore and exporting the next step of our production process. And here the input-output can help us understanding according, on the one hand side, according to the backward effect you have seen with the car production before, always look for the forward effect. What can be induced in our economy by doing specific political decisions in the mineral resource field? That was the idea. So I think I only want to show you the connection between my presentation for the inverse coefficient to this specific inverse coefficient analysis, because this is now not from a symmetric big table. We have chosen only from the big table some selected 12 sectors where we believe they are relevant, they are important for the mineral resources, for the metallurgy, for the coal mining and so on. So I think that was the main idea, and I think, thank you very much, Tana, I believe she has tried to show you here, you can go beyond our traditional I/O table, because you can combine it with SUT, with supply and use tables, and I believe that will be one of the future directions. If you go beyond this one, and then after our lunch, I will come back to the satellite systems. And at the end, I think I will tell you a little bit about the dynamic model, what can also be done, but it needs a lot of investment matrices where we have a lot to do, not we, but the NSO. So I believe it was an excellent presentation to show you this can also be done. And I think the small, I think that it was a little bit wrong with the title that, okay, it can happen, but I believe you have seen total minus direct comes up with indirect. It is much more important to give the right interpretation. What are indirect? Have again in mind, indirect is not only the sector to which we are approaching, it includes all the other sectors in your economy. So I believe we have seen another paper yesterday, I believe it was also from you, where you rate this nice star. So I think it looks like a star, and there you have seen that many different sectors are involved. And that is the same what is here summarized in our inverse coefficient. Okay, you ready for it? Good. Энэ тоо мэдээллийн юм хэлний яаж зөвлөх юм бэ? Танад товч мэдээлэл өгч. За, тоо мэдээллийг болохоор 10 онд би түрүүчийн юун дээр хэлжсэн 10 оны нөөцлөлтийг хүснэлтэд бид нар байгуулалтаа ер нь бол хуулиараа бол бид нар 5 жилээр байгуулах хэрэгтэй. Тэгээд өнгөрсөн оноос эхлээд одоо энэ оноос эхлээд бид нар яасан бэ гэхээр ер нь бас энэ нөөцлөлтийг хүснэлтэд жил тутам байгуулах хэрэгтэй. Ер нь улс орнууд бол ялангуяа өндөр хөгжилтэй орнууд, Европын орнууд болохоор нөөцлөлтийг хүснэлтэд бүр одоо ингэ жил тутам байгуулах болсон
юу яг хэрэгцсэн байна гэсэн одоо тэгээд энэ нөөц хэлтийн хүслэгтэй байгуулаад нөөц хэлтийн хүслэгт маань өөрөө бидэнд юу өгөх боломжтой байдаг гэдэг дотоодын нийт бүтээгдэхүүний буруу аргаар шийдэлтэй зараад байна. Тэрөөсөө нөөц хэлтийн хүслэгээс шууд авчих. А өнөөдрийн бидний практикээр тооцож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн маань эцсийн ашигтай арга болон үйлдвэрлэлтэй арга хоёр маань хоорондоо Азийн зөрүүтэй яадаг одоо нэг 5 орчим хувийн зөрүүтэй 2 аргын зөрүүтэй ортой арга нь болохоор үйлдвэрлэлийн арга гэж үздэг. Тэгээ энийг арилгахын тулд одоо яг нөөц хэлтийн хүслэлтийнхаа энэ нэгдмэл байдлыг дотоодын нийт бүтээгдэхүүн үндэсний тооцооны өсвөлтийг нэгдмэл байдлыг хангах зорилгоор улс орнуудад жил бүрэн нөөц хэлтийн хүслэлтийг байгуулдаг болсон байна. Тэгэхээр бид нэр энэ 5 жилийг бүтээлгүйгээр 11-12 оны нөөц хэлтийн хүслэлтийг байгуулаад явж байгаа. За энэ юуныхаа байгуулалтаа 10 оныгоо бид нар байгуулалтаа болохоор бүр их одоо жил юу бүснийхаа хооронд 5 жил тутамдаа болохоор маш их дэлгэрэнгүй мэдээлэлээр бүгд бүсэн янз бүрийн тоолох судалгаануудыг дэлгэрэнгүй байдлаар явуулаад жил хоорондоо болохоор өөрсдийнхөө жилийн мэдээлэл өөрийнхөө авдаг одоо салбаруудынхаа мэдээллүүдээр үндэслээд хийжээ гэдэг байдлаар энэ одоо 11-12 оноо хийж байна. 10 оных дээр бид нар болохоор 10 оных дээр энэ слайд дээр бас нэлээд дэлгэрэнгүй ярьжсэн л да. 10 оныхоо болохоор бид нар энэ одоо аж ахуйн нэгжийн тоолтойгоо явуулж байгаа. Хүн ам олон сүнсний тоолтойгоос явуулсан байна. Тэгээд бүтээн аж ахуйн тоолдог, мал тоолдог, жил бүхэн мал тоолдог. Тэгээд мөн даалын эдийн засгийн судалгаа гэдэг дэлгэрэнгүй одоо энэ даалын эдийн засгийн судалгаа нөгөө хуурай эдийн судалгаа тэгээд бие үнэлэгчдийн судалгаа гэж манад явж байсан. Тэрэн дээр тооцоо хийж байгаа, хат техникийн тооцоо хийж байгаа. Тэгээд дотрийн аудитын мэдээлэл оргоо нууц авалтуулсан мэдээлэл. Ингээд бүхий байдлаар даалын эдийн засгийн өөр талаас одоо хэрэглээ татахай бас нийгмийн өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааг маань хөлөг бүтэн явуулж байгаа энэ судалгаан дээр. За тэгээд төсвийн олонх зарлага, эрчим хүчний ингээ балансууд бас эрчим хүчний баланс, нүүрсний баланс, дулааны баланс гэдэг. Тэгээд нэвтрийн тэнцэл, санхүүгийн статистик, бүтээн аж ахуйн статистик гэдэг ингээд үнийн гацын ашиг шимийн гацгээд эдийн хэмжээний одоо үнэнээс эдийн хэмжээний жилийн дотор яаж тооцох вэ гэдэг гацын тодорхойлолт хийдэг судалгаануудыг ингээд суурь судалгаануудыг 5 жил тутамдаа явуулчих. Бусад энэ дэлгэрэнгүй судалгаанаас бусад одоо энэ аж ахуйн нэгжийн тоолготой үед даалын эдийн засгийн дэлгэрэнгүй байдал эднэрийг болохоор 5 жил тутамдаа явуулаад завсарт нь өөрийнхөө авдаг жил бүхэн авдаг аж ахуйн нэгж байгууллагаас авдаг өрхөөс авдаг тэр судалгаан дээр үзлээд хийжээ гэдэг байдлаар одоо энийг хийгээ явж байгаа. Тэгээд яг энэ одоо бас нэг үе бодох юм бол бидний энэ хийж байгаа юм маань судалгаачид одоо боловсруулж байгаа хүмүүс маань ядчил одоо дотоодын бүтээгдэхүүний нэгдмэл байдлаа буруу аргын тооцоо 11-12 оны одоо гэхдээ энэ тооцоонууд маань ямар хэлбэрээр гарч байгаа гэдэг дандаа оны үнээр байгаа шүү дээ тийм оны үнээр нөөц хэлтийн хүслэлтийг дараа нь бид нар яг дараагийн юун дээр хэлээжсэн зэрэгцүүл хүнээр цаашдаа бас тооцоо зэрэгцүүл хүнээр яачих юм бол бид нар нөгөө бодит төсөлтөө эдийн засгийн бодит төсөлтөө нөөц хэлтийн хүслэлтээс гаргаад ирэх бас боломжтой байна. Наадмын асуулт энэ нөөц ашиглалтын өсөлттэй шинжилгээтэй бас тоолго судалгаа ашиглаж байгааг эсвэл хэсэгчлсэн судалгаан дээр одоо сайн янз бүрийн томьёонууд уруу насны томьёоныг ашиглаж бас шинжилж байгаа юм. Нөөц шилдэг хүслэлтээ одоо 11-12 оны нөөц шилдэг хүслэлтийг яаж байгуулсан бэ гэвэл бид нар уламжлалт одоо хийгддэг судалгаанууд байгаа. Одоо бусад энэ жил бүхэн явагддаг судалгаанууд. Тухайлбал одоо энэ өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаагаар улирал тутамд явагддаг энэ судалгаа энэ дээр бол өрхийн хэрэглээ гараад ирсэн шүү. Өрхийн хэрэглээ.
За үхээрээ эндээс гараад ирнэ. За энэ төсвийн олох шаардлагын мэдээ бид нар сарахгүй авч байгаа эндээс засгийн газрын хэрэглээгээ гаргаж ирэх боломжтой. За эрчим хүч, нөөцний баланс, за санхугаас төсөв гарч байгаа мөнгө төлбөрийн тэнцэл бас бүгдээрээ гараад ирнэ. Төлбөрийн тэнцлийн статистик жилийн дотоодын бүтээгдэхүүний тооцооны өөрийнхөө хүслээс эндээс бүгд гарч ирж байгаа. А түүнээс биш бид нар одоо салбар хоорондын тэнцлийнхаа инвест маркетаа ч юм уу аваад тэгж ашиглаж гаргахгүй өөрийнхөө дотоодод байдлыг мэдээлэлээр үүсгэж 10 оноос жишээд дат эдийн засгийн бол одоо 11 онд манай судалгаа хийсэн 12 онд судалгаа хийдэггүй учраас энэ төвшнийг дат эдийн засгийн хэмжээ маань 12 оноогоо шилжүүл ямар байх вэ гэдэг тооцоолтыг бас тодорхой хэмжээнд хийж өгнө. Тэгжээж энэ одоо дат эдийн засгийн холбоотой юм уу бусад одоо мэдээллүүдийг зарим хэсгийг нь болохоор тооцоолтын аргаар авч тооцож хийн. Зарим нь болохоор одоо татварын жишээдээ аудитын мэдээлэл болж идэхгүй авч байгаа учраас тэр олгоонууд дарагдуулж байгаа аж ахуйн нэгжийн мэдээллийг бол дат эдийн засгийн тооцоон дээр өмнөх тооцоон дээр энэ жилийн бол ийм хэмжээгээр олгоо аж ахуйн нэгжүүд нуусан байна гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар тооцоолтод ингээд оруулчихна. Тэгэхээр нөгөө жил тутам хийгдэх судалгаан дээр тооцоолол болон судалгааныхаа үр дүнг ашиглаад гин салбар хоорондын дүнгээс бол шууд бол хийхгүй. Ганцхан хийж болох юм юу вэ гээ одоо зүгээр предикт хийхин тулд ямар нэгэн прогноз хийхин тулд тийм байхын тулд тийм үр дүн гарна гэдгийг бол салбар хоорондын тэнцлийнхаа үр дүнгийг ашиглаад инвестээ юм уу юугаа юм ашиглаад гаргаад ирэх боломжтой. Одоо 10%-аар эдийн засгийн өсгөө гэвэл одоо хэдчиг юм те энийг ашиглаад бүтээгдэхүүнээр юм ямар хэлбэрээр хийх юм те хэлбэрээр хийж. I do not know if you have been already at the beginning of our workshop. They have tried to explain an input-output table is like an ice mountain. In the ice mountain you see only 1/7 above the water and 6/7 are below the water. If you see such a table, supply, use and input-output table, you must be aware there are a terrible amount of data sets which are not to be seen by yourself. The statistical office is trying to show as much as possible so that you can identify where might be mistakes, but they can look for the consistency. So I think it is with each statistical office, they are trying to make their best, but sometimes you have no data from the respondents. What you should do, I think you could do, okay, I do nothing, but then they will be attacked by the politicians. So then they must try to find a solution. And this solution will be, we do our best, and what she has mentioned today is the identity of the two matrices. Or if she says the income survey shows sometimes a different data as the other survey, then the best is to go back to the both survey and look where the response rate, where the quality, where the databases is the best, and then you decide for one of the two. It's the only way. Thank you. За, өөр асуулт байна. Эрдэс баялагын бүтээгдэхүүн дээр ингэж жишээ болгож анализ хийж болсон ашигт мартах учраас бас манай нөгөө нэг гол эдийн засгийн тоо нөлөө үзүүлдэг гэдэг утгаар нь сонгож харуулж анализ хийж болно. Тэгээ болно гэдэг туршилт тооцоог харуулж байна. But we have Харин хавтараас энэ дээр болохоор саяны юу бол 50 цамтай дээр бүх матрицаа бусмаа хийгдчихэж хийгдснээсээ тасалж байгаа одоо сонгож авч танилцуулж юу яаж гаргаж ирж байгаа.
Одоо нэг хашин болсон процентуудыг нээлттэй. The first row of the diode indirect тэднийг офлоор нь not economy is only the difference for the different 55 сайдтай гарч ирсэн шүү дээ. Дээдлийн нөгөө хамгийн дээдлийн нэгдүгээр мөрөлөөр болохоор нийт нөлөө нийт одоо мөрөл залтын процентын нийт түн гэдэг маань эдийн засгийн байлгуулга аваа явуулж байгаа. Хамгийн доотлын мөрөөр болохоор гадсан 12 калорийнхаа мөрөл аваа явуулж байгаа.